тэс сумынхаа нутгийн зөвлөл дээр ирсэн байна. Тэгээд одоо удирдлагуудаа микрофоноо дамжуулъя. За та бүхэндээ өнөөдрийн мэнд хүргье. Бид нар бол нутгийн зөвлөлийг бол андуурч байна. Өөрөө хөрвцээрсэн тэс сумын төлөөлөл байна. Танилцуулъя. Миний энэ тал сууж байгаа эмэгтэй бол Монгол Улсын гавьяат хуульч аймгийн засваргаар олон жил ажилласан Жамбал даргын бэр наран туяа гэж эмэгтэй байна. Улсын хурлын намгаалалт ерөнхий нэгжийн дараа ажиллаж байсан хуульч авэт. За манай цэцэрлэг гэж байна. Дөгжмийн зохиолч Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Пессимийн цэцэрлэг гэж сууж байна. За манай Цэрэн Жимэнд Улс аймагт бол зэргийн шатааван дараа ажилласан хүйсэг сургуулийн захирал тэгээ одоо өөрөө дэд хурандаа цолтой 1985 онд төгсөж тэгээд хөтөн компанийн зөвлөхөр ажилладаг. За манай Алдангийн жамсарынга тав өгнө байх ба Самбөхийн дэлхийн 5 удаагийн аврах Монгол Улсын гавьяат амирчин дасгалжуулалтын хүмүүс сууж байна. Ингээд Цэрэн Жимэнд микрофон шилжүүлье. Та бүхэн сайхан баярлалаа. За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Хамгийн гол нь 100 жилийнхаа гоог тэмдэглэж байгаа. Энэ 100 жилийн түүхийг өмөрч бид бүхэн бас зүрх сэтгэлээс хандах ёстой. Энэ зөвхөн хуран зөвлөрсөн ард түмэн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргээд сайн сайхан бүгний өсөөрөө. Тэгээд хөдөн компаниас ойдоо зөрүүлээд 50 сая төгрөг хандуулж байгааг илтгэхэд таатай байна. Та бүхэндээ аз жаргал сайн сайхан бүгний өсөөрөө. За баярлалаа. Та бүхэнд ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. За өргөжлүүлээд адиад уу. За тэгээд нутгийнхаа зан олонд энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд миний буй өөрөө одоо Улс аймгийн дэс сумын харьяат хөгжмийн зохиолч Довчингийн цэцэрлэг гэдэг хүн байна. Тэгээд би 6 сарын 6-нд Монгол Улсын соёлын төвөргөнд өөрийнхөө уран бүтээлийн тоглолтыг хийх гэж байгаа. Ингээд нутгийнхаа зан олныг миний тоглолтод хүрэлцэн ирэхийг урьж байна. Тэгээд тоглолтынхаа дараа би одоо улс нутгтаа өөрийнхөө хандвийг өргөнө гэж амлаж байна. За би өөрийгөө танилцуулаг байна. Би 20-24 онд аймгийн засвар болж ирсэн Тэсийн харьяат чангараа ажилласан хүн байна. Төрлөх аймгийнхаа 100 жилийн хувьяасаа бас 5 сая төгрөгийг хандуулж байна.